Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр маршмеллоу чихрээр фондант хийсэн байгаа. Ийм фондантаар торто бүр чимэглэхээс гадна олон төрлийн тортны чимэглэл хийхэд хэрэгэлдэг нэг төрлийн чихрийн зуурмаг байгаа. Орцонд маань 450 г маршмеллоу чихэр, биеийн чихэр хэрэгэлсэн байгаа. 1 кг сахарын пудр, 3 амны халбаг ус орно. Бүх орцчороо бичлэг болгоны дор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Эхлээд бүх сахарын пудраа ингээд шигшигчээр шигшээд өгнө. Сахарын пудр маань ийм болсон байна. Одоо чихрэн дээр усаа хийгээд халуун устай савн дээр тавиад усны уур нь плеткийнхаа дундад чимдэр хайлуулж өгнө. Ингэхдээ ойр ойрхон хутгаж өгөөрэй. Пэйжэнд бас хайлуулж болно. Хэрвээ пэйжэнд хайлуулвал эхлээд ойролцоогоор 2 минут болгоод гаргаж ирээд сайн хутгаад ахаад 1 минут болгоход болно. Гэхдээ сайн харж болгоомжтой хайлуулаарай. Шатааж бол болохгүй. Чихэр маань хайлаад ийм болсон байна. Одоо дээрээс нь бага зэрэг сахарын пудр хийгээд сайн хутгаж өгнө. Ингээд өтгөн болоод ирэхээр нь сахарын пудрыг ингэж тараагаад дээрээс нь бүх чихрээ хийгээд сайн нухаж өгнө. Чихэр маань маш наалдамхай гарт наалддаг болохоор эхлээд ийм хавтгай зүйл хэрглэж нухаад гарт наалтгай болохоор нь гараараа нухаж болно. Ингэж нухахдаа сахарын пудраа бага багаар хийгээд нухаарай. Ингээд фондант маань бэлэн боллоо. Яг энэ орцоор ойролцоогоор 1 кг 350 г фондант гардаг байгаа. Одоо ургамлын досоор гадуур нь ингэж таслаад хүнсний скотч юм уу эсвэл уутанд хийгээд агаар оруулахгүйгээр битүү боогоод тасалгааны температурт 24 цаг байлгаад хэрэглэнэ. Өнгө оруулахдаа хүнсний будаг холиод хүссэн өнгөө гаргаж болно. Мөн желатинаар фондант хийсэн бичлэг байгаа. Хэрвээ үзэхийг хүсвэл дээр гарч байгаа линкээр ороод үзээрэй. Ингээд маш амархан аргаар фондантаа хийгээд хүсснээрээ тортод чимэглээрэй. Мөн асуулт ивэл доор комент хэсэгт үлдээгээрэй. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.